За, сайн байцгаана уу? Та бүхэн дээрээ мэндийг хүргье. За, жима Монголын Diamond мухатын өнөр жаргал байна. За, та бүхэн өнөөдөр жима минерал манго кофений тухай мэдээллийг хүргэх гээд энэ жижигхэн видео бичлэг хийж байна. За, одоо миний хувьд бол жиматай хамт 7 дахь жилдээ дахин хугацаанд байнга ямар ч гэсэн дурлаж хэрэгэлдэг кофенүүдийн маань нэг бол энэ жимагийн минерал манго кофе байдаг. За энэ бол хар кофеин дуртай одоо захирлуудад хар кофеин дуртай хүмүүст бол маш одоо хэрэгтэй гоё кофе гэж миний хувьд бол санал болгох байна. За тэгээд бас энэ минерал манго кофег маань дайотны кофе гэж бас нэрлэдэг. За яагаад дайотны кофе гэдэг вэ гэхээр одоо нэг чухал point байгаа. За тэрний нэг нь одоо лефтин дээр нь грелин гэдэг юм хоёр янзын бол одоо гормон байна. За энэ бол яг энэ тархалттай холбоотой үед биднэрт хамааралтай байдаг гормон гэсэн үг. За лефтин гэдэг гормон маань бидний идэх дурх хүслийг ингээ бууруулж өгдөг гормоныг бол лефтин гормон гэдэг юм байна. За идэх ус хүслийг ингээ нэмэгдүүлдэг тийм эдмээр байлгадаг тийм одоо гормоныг бол грелин гормон гэж нэрлэдэг юм байна. За тэгвэл энэ одоо жимагийн манго кофеинд буюу минерал манго кофеинд одоо юу маш их одоо ихээр агуулгдсан байдаг вэ гэхээр энэ лефтин гормоныг идэвхжүүлдэг одоо найрлага бол байдаг гэдээ ойлгочих хэрэгтэй. За ийм хар кофе байдаг бахна тийм. За тэр жимагийн кофеинд бид нар одоо чухал орц найрлага гэдэг зүйлийг бол ярих нь те зүйтэй болно. За эндээс ер нь бол хүн төрөлхтөн кофеинд одоо маш дуртай болсон. Яг өнөөдрийн те энэ цаг үеийн хүн төрөлхтөн. Тэгээд кофеогоор өөрийнхөө амьдралыг төсөөлж чадхаа болсон их олон хүн байдаг болсон байна. Одоо яг энэ цаг үед. Тэгвэл энэ одоо сайн кофе тэгээ эргээд таны биед хор болдоггүй эрүүл мэндэд эргээд тустай байдаг. Одоо тийм сонголтыг бид нар одоо хийх шаардлагатай болцсон энэ цаг үе байгаа даахгүй юу? Тэгвэл эрүүлийг эрхэмлдэг кофеин дуртай хэрнээ арай нэг айтайхан гоёыг нь олчихсан, маш зөвийг нь сонгоод уучихсан гэж зорж байгаа хүмүүст бол манай минерал манго кофе бол хариулт нь байж чадах байх гэж миний хувьд бодож байна. За гол орц найрлагын хувьд бол одоо хамгийн супер одоо дээд зэрэглэлийн премиум үрийг бол ашигласан байгаа. За дэлхийд дээр Бразил, Этиоп, Кenya, одоо Вьетнам гэдэг улсууд бол дэлхийд кофегаар алдартай улсууд байгаа. За энэ одоо алдартай улсуудаас маш сайн чанарын кофений үрийг авч блендинг хийсэн байгаа. За тэгээд дараа нь маш чухал орц найрлагуудын нэг бол давс орсон байна. За давсыг 1100 одоо градусын маш өндөр градустай одоо халаач те гаргаж авсан маш сайн чанарын одоо байгалийн гаралтай одоо давсыг бол ашигласан. За бидний хувьд бол энэ одоо хоол хүнсэнд ямар ч маш сайн чанарын давсыг хэрэгжилж байх хэрэгтэй гэдэг нь өөрөө чухал асуулт байдаг шүү дээ тий. Тэгэхээр жимагийн манго кофе өөрөө давстай. Тийм ч учраас юм уухаарныхгүй юм зөөлхөн амт байдаг байхгүй юу? Тэр нь одоо эрдэсийн агуулмж өндөртэй байгаас манго байгаас тий ахаа давс байгаас энэ гоё зөөлөн амт гарч ирдэг байна гэд та нар нь ойлгож болно. За дараагийн одоо нэг чухал орц найрлагын хувьд бол одоо Африк манго ашигласан байгаа. За энэ Африк манго маань одоо зэрлэг манго ч гэж нэрлэгддэг байх нь байна л да. За тэгээд энэ Африк мангоны давуу тал нь юу байдаг вэ гэхээр маш олон төрлийн одоо витамин агуулсан тий. За бета каротонин басны агуулмж өндөртэй. За дээр нь одоо лефтин гэж саяны одоо идэх дурх хүслийг бууруулдаг гормон гэж яригадаад байсан шүү дээ. Лефтин гормоныг одоо маш сайн идэвхжүүлдэг одоо зүйл бол энэ манго кофеинд байгаа учраас энэ бадамжтай байдаг гэж ойлгох хэрэгтэй хань. За дараагийн нэг чухал орц найрлага нь юу вэ гэхээр мате гэж цай байдаг тийм. За мате гэж ургамлын хандыг бол энд одоо хийсэн байгаа. За матены орц найрлага нь өөрөө цусан дахь сахарыг тогтворжуулж өгөх, биеийн жинг гоё тийм барих дээр нь
цуснд холестеролыг тэнцвэртэй байлгахад чухал үүрэг гүйцэтгэдэг одоо матай ургамал гэж ойлгоход болно. За матай ургамлын хандыг ашигласан байна. За дараагийн нэг чухал point нь юу вэ гэхээр ногоон цайны хандыг ашигласан явдал байгаа. За ногоон цайн маань өөрөө маш супер антиоксидант шинжтэй байдаг. За дээр нь одоо биеийн илүүдэлжинтэй хүмүүс бол ногоон цайг ууж байхад одоо биеийн жингээ бас тогтвортой барьж чаддаг давуу тал байд юм байна л да. За тэгэхээр одоо дотор ухааллахад тустай гэж ойлгож байна. За дээр нь цуснд дах одоо холестеролыг шинжлэхэд одоо чухал үүрэг гүйцэтгэдэг ургамал бол одоо ногоон цай байх нэ. Тэгээд энэ одоо 5 чухал орц найрлагыг энд орсон байгаа. За дээр нь Жемагийн манго кофеин одоо миний хувьд болохоор кофе юу н ууж чаддаггүй хүн байсан. За кофе уухаар ингээд зүрх салганаад юм хэдэн минут дараа ингээд тавгүй тухгүй мэдрэмж төрдөг одоо байлаа л да. За тэгсэн Жемагийн манго кофег ууснаас хойш юм зүрх салганаж тийм тухгүй байдаг мэдрэмж юусоо байхаа болсон. За Жемагийн манго кофенаас гадна сүтэ кофе ч гэсэн яг адилхан тийм мэдрэмжийг уухад тайван байдаг гэсэн. Тэгэхээр зүрхний асуудалтай хүмүүс ерөөсө кофе ууж чаддаггүй нөгөө хүмүүсэнд бас байдаг байхгүй. Тэгэхээр тийм хүмүүс гэсэндээ Жемагийн манго кофе уухад их одоо дэжгүй шүү гэж зөвлөмөр байна. За дээр нь бид нар одоо ер нь бол ихтэй та бүхэн кофе тэгээ нэмэлтээр мэдлэгт тань нэмэр болгож одоо нэмэлтээр хэлэх миний зүйлс би одоо юу вэ гэхээр кофе уусан бол та нар маань заавал нэмж одоо ус нэг аяг кофе уусан бол 2 аяг ус одоо заавал уугаарай гэж зөвлөх байна. За кофе бол өөрөө биеийн дэх ус чигийг маш сайн ингэж өөртөө шингээж чаддаг одоо алкоголтой адилхан биеийн дэх усыг маш их одоо шингээдэг гэдэг байгаа байхгүй. Тэгэхээр кофе уух юм бол заавал нэмж та нар маань одоо энгийн одоо шингэн нөхөх буюу ус уух явдлыг нэмэгдүүлж өгөөрэй гэж зөвлөх байна. За тэгээд Жемагийн детокс буюу 3 өдрийн гайхамшиг одоо барьдаг захирлуудын хувьд бол бид нэр заавал манго кофег бол уудаг. За яагаад уудаг вэ гэхээр нэгдүгээр тийм нөгөө одоо дайет эхлэх буюу детокс эхлэх явцад бид нар ямар ч одоо гаднаас хоол идэхэ болчдөг тий яг ийм витамин эрчүүдийг нэмэлтээр одоо өглөө өдөр орой 3 даваад явдаг байхгүй юу. Энэ цаг үед гэсэндээ нөгөө одоо бидний хөдөлгөөр салгадах явц гэж байдаг. Өмнө нь бол бид нэр ингээд эсэгээ гаднаас нь нүшүсээ өгж тэжээжсэн бол детокс эхлэх буюу 3 өдрийн гайхамшиг эхлэх хугацаанд дотор байгаа өөхийг хайлуулж эсэд бид нэр нүшүс буюу глюкоз сахар өгөх одоо ажил эхэлдэг. За энэ явцад хүн ингээд нэг халт хөдөлгөөр салгадах явцад те халт сүйдэж толгой өвддөг байгаа. За энэ одоо толгой өвдөлтийн сүлдэлтэнд одоо манго кофе байснараа таныг маш хөнгөн одоо мотор өөрчлөхөд бол тусалж өгнө гэж ойлгох хэрэгтэй. Дээр нь энэ 3 өдрийн хугацаанд бас ингээд юм идмээ санагдаад хэцүү байгаад байх юм бол та маань манго кофего те найруулад уучаарай. Тэгэх юм бол таны одоо сайхан идэх дурагт нь буруулаад тайвшруулж өгөөд ахаа минерал орж байгаа учраас одоо маш сайхан одоо таныг тэжээлэгт нөгөө гэх юм уу одоо минерал нэг удаа орохоор хүний ингээ сайхан юм ицсэн юм шиг болгоод тавьчихж байгаа байхгүй юу. Тэгээд бас давс орж штэ тий. Тэгэхээр 3 өдрийн гайхамшиг үед бол заавал бидний уух ёстой одоо кофений нэг бол манай минерал манго кофе болд юм гэж хэлээ да. За тэгээд минерал манго кофег бас бид нар Жемагийн сүтэ кофе хоёрыг сүүлийн үед бас би энд дуурлаад байгаа. Сүтэ кофег минерал манго кофетэй холиод уудаг одоо басан байгаа. Тэгээ энэ маань них гоё тийм өвөрмөц гоё амт орж ирдэг. Халт юм нэг гоё. Тэгэхээр та нар маань бас тэгж ууж одоо найруулж ууж үзээрэй гэж зөвлөмөр байна. Одоо манай захирлууд их дурлаж тэгж ууд юм байна лээ. Би тэрийг саяхан ууж нэг захирал надад зөвлөөд би саяхан ууж үзсэн. Тэгээд давхар юм жоохон чанга амттай гоё хурц тийм өвөрмөц амттай сүтэ кофе бас болгож ууж болох юм гэж зөвлөх байна. Тэгээд орон цагаар уусан ч гэсэндээ одоо нойрны хувьд бол их дажгүй хүрдэг. За ер нь бол өдөрт одоо өглөө өдөр орой 3 удаа бол 3 удаа уухад
орой таны нойр ямар ч гэсэн хэвийн одоо хүрнэ. Тэгэхээр энэ кофеины агуулмж маш бага учраас энэ бас боломжтой байна гэдээ ойлгочих хэрэгтэй. Окей. За тэгээд одоо манго кофе маань дотроо 120 ширхэгтэй байдаг. За нэг стикертэй энэ жижигхэн хаар нь бол стикер харагдчих штэ. Энийг ийм 5 савндаа ийм жижиг дөрөв 30-30-30-аас авсан жижиг дөрвөн сав байдаг. Тэгээд нийт 120 ширхэгтэй одоо савлагдсан хар кофе байгаад байгаамаа. Тэгээд маш сайн чанарын одоо гайхалтай кофег хэдүүлээ умаар байвал Жимагийн кофег та мань ууж хэвшээрэй гэж зөвлөе. За манай одоо нэг хэсэг манай минерал манго кофе тасалдж байгаа сая ороод ирсэн байгаа даахгүй. Тэгээд энэ байхгүй байх хугацаанд нэг захирал маань хүүе манай манго кофе хэзээ орж ирэх нь вэ? Би бүр манго кофег хэцүүдэж байна. Одоо өдөртөө ингээд нэг яваад багш ахгүй тэгээд өглөө заавал кофе уухгүй болдоггүй. Хичээлийн туслахаар ингээ хичээлээ заагаад гарч ирэхдээ кофе уухгүй болдоггүй. Багш нар ч нөгөө тархиах ажиллуулчаар ядарчдаг хүмүүс байдаг. Тэгээд ингээ өглөөч кофе бол өдөрч кофе бол ингээд хичээл тарих уярч кофе аваад ингээд ийм өдрийн 3 удаа кофе авахаар ингээд надад зөвхөн би сард ингээ кофенд зориулж 300-400 мянган воныг ингээ өрж ийна. Манго кофе байхаар би ингээд маш хэмнэлттэй байд юм байна. Хурдан манго кофе хэрэгтэй байна гэдэг ингээд залгаж ажиллаа. За тэрэн шиг одоо та нар маань өглөө өдрөөр кофенд дуртай байгаад кофенд таны маш их гардаг бол Жимагийн те кофе 120 ширхтэй кофега та маань дажгүй хямдханаар авчин штэ. Ер нь бол гишүүний 35 байгаа лөө те. За зарагдхан 40 мянган вон гэж байгаа. Тэр аваад та одоо сарын хугацаанд бол хэрэглэх боломж байна. За гэж зөвлөе да. Тэгээд Жиматай хамт байдаг, Жимаг дурлаж хэрэглэдэг бүх гайхалтай лидерүүдтэй, гайхалтай хэрэглэгч нартай рүүж талархтай шүү. Тэгээд та бүхний хүчээр бид нар 7 дахь жилдээ давхиж байна. Тэгээд илүү олон гайхалтай бүтээтгүнүүдээр, илүү олон гайхалтай үр дүнгуудээр та бүхэнтэй уулзах болно. Бас байнга тэгэж олон гайхалтай үр дүнгуудаас үйлдвэрлэгдээ явж байгаа шүү гэж хэлье. Тэгээд таны өөр газар уусан кофенаас тань руу мөнгө ордоггүй бол Жимагаас худалдаа авалт хийгээд уудаг кофенд те таны худалдаа авалт хийх болгонд танд мөнгө ордог гэдэг боломж байдгийн шүү. Тэгээд хэрэглээгээ бас та бизнес олгоорой гэж та бүхэнд зөвлөмөр байна. Бас уриалмаар байна. Тэгээд Жима таны замыг гэрэлтүүлнэ. Thank you. Бүгдэнд намжт хүсье. Гэлээ хайртай шүү. Та бүхний тэнгэр ивэгээ.